За юу цан guys өмнөх дугаар дээр жин багш нараасаа шагнал хүлээд дуустаг. Үзгээс өмнө лайк саба дарж дэмжээрэй. Сургуулийн гадаа Мэни найзтай баяр хүргэхээр болж тэд хамтаа цагийг өнгөрөөж байлаа. Гэтэл хэдэн залуучууд Мэниг өдөж хорогоод болж өгдөггүй. Мэни хэдий хүлгүүч гэсэн үзэхгээ цөсөнд хөрсөн байлаа. Жин миний анда энэ асуудлыг надад татчихаа. Чи хоол байж бэ? Манчин чам түүг удмааргүй байна. Жин хариуд нь үгүй ээ. Чиний асуудал бол миний асуудал гэсээр мань хоёр нийлээд нөгөө хэд нь болио гаруудтай үзэж таарлаа. Цус нүжээ гартал зодуулсан хоёр бие биен лүгээ харж инээмсэглэж байлаа. Мэни хэдий Жинийг найзаа гэж боддогч дотроо нэг л эргэлзээтэй. Учир нь Жиний аав догсоо өгөн үнэ хийсэн юм шиг санагдаад болж өгдөггүй. Тэр хэсэг бодож байснаа Жинээс асуулаа. Үнэхээр чиний аав алуурч юм бол тэрнийг хүн алж байсан нотлог баримт нь байгаа юу гэж асуув. Тэр хамаагүй би хүчтэй болж аавыгаа дарах хэрэгтэй байна гэв. Мэни чи хүүхэд зангаа болох хэрэгтэй. Чи яг одоо нотлог баримт цоглуу татах гэж Жинийг ятгаж гардаг. Манай хүнч нотлог баримт цоглуулахаар шийддэг. Тэр эхлээд аавынхаа ажил дээр нууцаараа ороод ямар нэгэн хэрэгтэй мэдээл хайж байв. Тэгтэл ерөөсөө олдохгүй цэвэрхэн байлаа. Уг нь бол сейфэнд нь байсаар л байна. Мань хүн даанч кодыг мэдхгүй. Одоо түнд гэрлүүгээ харж нотлог баримт олохоос өөр арга үйлцсэнгүй. Тэр гэрээсээ хулгай ээж байгаа юм шиг гитэж ороод аавынхаа өрөөнд яваад орчив. Дараа нь нууц хаалгаар орох гэсэн хаалгач хойштой байлаа. Уурандаа дэлбэрэх шахсан манай хүнч алах барьж яваад өстө нэрээр нүдэж гарлаа. Даанч маш зузаан төмөртэй хаалгыг эвдэж чадсангүй. Тамир тэнхэн барагдсан тэр газар эвхрэн унаад яг яах талаараа бодож байх үедээ маш мэрэгэн санаа толгойд нь орж ирээд өөрийн гартаа барьж авсан алхаа харангуйтаа энэ алхах байгтал болох юм байна. Би энэ алхахыг л нотлог баримтад ашиглах ёстой гэд Жин алхахыг гэрээсээ аваад нэг газар нуухаар болдог. Дөрөв салгидж Жин нэг аятайхан газар конто хоол идэж байлаа. Конч амаа олохгүй сайхан идэж байснаа өвөөгийнхээ талаар дурсдаг. Жин яасан бэ, юу болсон бэ гэж асууж байснаа гэнэтл санаачлаг гаргаад өвөөд нь хідэн хоол бэлтгэхгээ зөөгчиг дуудаад тэрнтэй ярьж гардаг. За ингээд мань хоёр ч хооллож дуусны дараа төлбөр төлөх ээлж нь гарваа. Жин ч дог царайлаад карта уншуулах гээд зуруулах гэсэн чинь үйлчлэгч нь уушлаараа таны дансны үлдэгдэл чи хүрэлцэхгүй байна гэж хэлдэг. Жин ч гайхас хийгээл чи одоо юу болоод байна гэж бодож байх зур утсан дуурайд байна. Дуудлагыг авлаа. Тэгсэн чи аав нь чи гэрээсээ зогцсон. Тийм болохоор би чанд ямар ч мөнгө төлөхгүй. Одооноос эхэлж чи цагийн ажил хийгээд юм зэмаа төлөхгүй юу гэд уцаа дасалж өрхдөг. Мань Жинч багтарч өгөхгүй тачин царайлаад байж байлаа. Кон энэ нөхцөл байдлыг хараад дэлгүүрээс өөрийнхөө хэдэн сар ажиллуулж цоглуулсан мөнгөө өгөөд ресторанаас салаад одлоо. Тэр хоёр ч гадуур хөгжилдөөд оройг сайхан өнгөрүүлээд явж байх үед урдаас нь Мэни гарч ирдэг. Мэнич за юу яцгаан хосуудаа та нар юу игээд байна да гэхэд Кон ууртайгаар би Жиний найз өхөн биш гээл маяглаад ундаг. Мэнигийн энд ирсэн шалтгаан нь болохоор Жинтэй биш Контой уулзах шиг байлээ. Тэгээд Жинээс эвтэйхэн найз өхний охинтой чи хэдхэн хором ярилцмаар байна. Чи гэртээ ороод байж ах уу гэж хэлдэг. Жинч зөвшөөрлөө. Тэр хоёр ярилцаж байдаг бөгөөд Мэни Коныг өмнө өртөө байсан мөнгө хөлөг чинь залгаж гэнэ үү залгахгүй байна уу? Чиний өрөө чинь нэг хүн төлцсөн юм шиг байлаа штэ гэж дуулгадаг. Конч юу вэ? Ямар сони юм бэ? Эний чинь зөвхөн Жин л төлсөн штэ. Жин л намайг ийм өртөө байна гэдгийг мэдэн штэ гээл мань хоёр үйл ялэг байж байх үедээ Мэни тэгвэл чиний чамд мөнгө зээлүүлсэн тэр мөнгө хөлөгчлөө чи яваад очио гэд тэр хоёр хамтдаа явхаар болдог. Харин тэр үед манай Жинч өвөөтөө нэг л унтах уучраа олж чадахгүй. Манай хүнч унтж чадахгүй Коны хурдан эрхийг нь хүлээгээд сууж байлаа. Кон Мэни хоёр ч мөнгө хөлөгчийн газар ирээд тэднэртэй ярилцаж байна. Коныг ямар ч өргөө болсон тэр өрийг нь дунд иргэм насны нэг залуу төлсөн гэд ерөөсөө илүү дутуу мэдээлэл өгсөнгүй. Мэни идэж гайхаж байх үед энэ
энэ бүх нөхцөл байдлыг урдаас төлөвлөсөн байлаа. Хэдэн сарын өмнө Жини аавч мөнгө хөлөгчдөр очингуудаа энэ Кон гэдэг нэртэй охины бүх өөрийн төлөх гэсэн юм аа гэд нөгөө хэд мөнгө хөлөгчтэй ярилцаж байдаг. Мөнгө хөлөгч чихтэйхний инээд алдаад юу вэ? Чи чинь сахиус тэнгэр юм уу? Эсвэл чихэрлэг аав юм уу? Дунд сургуулийн насны хүүхдийн бүх мөгийг барагдуулаад байгаа юм бэ? Яаж яага тэр жингэрч үнэхээр азтай юм а. Яаж явж байгаа чам шиг юм мөнгөтэй хөвшин үнэтэй учирчдаг байна гэдэл манайд жалчиж байх үед догсоо тий ингэж хэлээд бай. Би та нарт мөнгөө төлсөн. Харин та нар нэг зүйлийг нууцлах хэрэгтэй. Намайг ерөөсөө энэ мөнгийг төлсөн гэж надын нэрийг хэлж болохгүй. Яг ямар хүн төлсөн бэ гэдгийг ерөөсөө хэлж болохгүй шүү. Яагаад би ингэж нууцлж байна вэ гэвэл Кон энэ талаар мэдээд олчвол намайг ерөөсөө дагаад салахгүй байх хаа гэд тэр мөнгө хөлөгчд тэгээ хэлсэн юм шиг байлээ. Тэгээд л мөнгө хөлөгчд бүгдээрээ л тодорхой хариулт өгөхгүй байж байдаг. Мэний хэсэг байж яснаа Конт чи гараад байж вэ? Би эднэртэй нэг 10 минут хэдэн үг солиотой гээд Коныг гаргалаа. Кон явсны дараач Мэни тэднээс асууж байна. Яасан бэ? Энэ мөнгөө чинь догсоод үлсэн юм уу? Би тэрийг чи мэдэж байна. За одоо тэр талаар яриад явах вэ? Надад чиний хажууд байгаа тэр Мандок гэдэг залуучаа хэрэгтэй байна. Тэрийг ганц зээлчиж гэж хэлдэг. Гадаа хүүтэн бороотой байлаа. Гониглэж хатуу үнийг сонссон Конч нүднээс гарсан байдалтай Жинтэй уулзаж байлаа. Тэрч чи яагаад надад үннээ хэлээгүй юм бэ? Чи миний өрийг төлсөн юм биш үү? Чи яагаад надад ингэж тусалж намайг дэмжсэн юм бэ? Би чам тийм л өргөдөлтэй харагдж байна уу гэж мэгшин уйлангаа л алддаг. Манай хүн чи хэсэг паникэнд орж байснаа юу ч хэлж чадахгүй гацаж төгдөрч байдаг. Конч цааш үргэлжлүүлээд чи намайг битгий өрөвдөөд бэ. Надад ямар нэгэн асуудал тулгарвал тэрийг өөрөө л давах ёстой юм аа. Яг үндэ чамааг би маш сайн мэдгүй. Чи өөрийнхөө талаар хэлдэггүй штэ гэж Конжинд станерээ голдоо ортлого амтж байдаг. Манай хүн чи хатуухан шулуухан хөвгтөө болоод чи миний талаар мэдэх шаардлагагүй гэж товчхон хариулт өгдөг. Энэ үг охины сэтгэл нэлийн гүн сариу үлдээсэн болтой. Жинийг эвтэйхэн энчнээс яваа зайлаад өгөөч. Чамааг харахыг хүсэхгүй байна гэд түүнийг явуулваа. Жинийг явсны дараа Конч гэрлүүгөө ойдрлаад хайрж байлаа. Тэгтэл дээд камераа яг салгах гээд түүнийг хөндөж байх үедээ Жинтэй өнгөрүүлсэн нандин дурсамжуудаа бодож байлаа. Паркаар зугаалсан, зайрмаг идсэн, анхны өмсөлтөө өгсөн гэл янз бүрийн дүр зураглал, дурсамжийн түүний толгойд нэвч шингээстэй. Цаадах чинь ч мэгшин уйлаад Жинийхээ араас цөхрөлтгүй гүйлээ. Манай Жин ч ер нь яаж Коныг аюулгүй байлгах вэ гэх талаар бодож байх үед хаа нэгтээ араас нь хар хурдаараа гүйж байгаа Жиний тэрвэрж аваад мэгшин уйлангаа чи чинь тэнийг юм уу? Би чамааг яв гэж хэлэнгүү чи явчихж байгаа юм уу? Уган бол чамааг би явахгүй гэж бодсон штэ. Хэрвээ тэр үе чи миний урал дээр өмсөхөд би татгалзаагүй, чамааг болиулаачгүй. Учир нь би чамд дуртай, хайртай болохоор. Тиймээс би чиний талаар бүх зүйлийг чи мэдмээр байна. Жин гэж хүн яг хинбэ гэдгийг чинь л мэдмээр ингээл мэгшин уйлал станерээ сад тавьдаг. Манай хүнч түүнийг аргадангаа тэрврэнгээ хөнгөн амьсгаа авангуудаа. Яг үнэндээ миний аав чамд сайн гэд улаан нүүрэн дээр нь пал хитэл нь хилээд орхичдаг. Энэ үгийг сонсоо охин шоконд оронгуудаа хэсэг чимээгүй байжингуудаа ам нэвж байна. Чи чинь солиот юм уу? Юугээд туцаад байгаа юм бэ? Ингэж тоглох хэрэггүй. Зүгээр юу болсон тэрийг хэлчихэлтэй. Манай хүнч тэгэл аль болох үнэн гэдгээ батлахын тулд янз бүрийн арга ашиглаж сүүлдээ гар уцаа ашиглангуудаа чи харалта. Манай аав чамд сайн. Чи бодолтой надад хамгийн анх 1,500,000 вон өгөөд чамайг аваад ир гэж юм бол хэлсэн. Тэгээд би яах вэ? Тэр үед чамд сайн байсан болохоор чамаа хамгаалсан юм аа. Тэгээд би аав руу авчираагүй маа чамайг. Манай аав ойлгомжтой штэ. Чамд сайн болоод чиний өөрийг төлсөн. Тэгээд өсчин дээр таарахтаа санаандгүй учрал байгаагүй тэр чамаа харах гэж л очисон. Тэгээ би яагаад чиний үсээ бодоолаач гэж хэлээд байгаа шалтгаан чамайг ааваасаа би хамгаалж байгаа юм аа гээл Жин тайлбарлаад ашгүй нэг юм Конт итгүүлж чаддаг. Оройч болж хоёр тал унтж байлаа. Конч элдв янзын зүйл бодож хөрөөж станерээ унтаж чадахгүй л байлаа. Жинч бас ингэж хэлсэндээ арай л эрт хэлчихвдээ гэж харамсаал байж байлаа. Конч толгой дотроо айл болох хайртай
найз залуу Жинигээ яаж гэрт нь буцааж яаж аавтаа нэвлрүүлэх талаар л бодож идэг маань хүний сэтгэлд нь ч сайхан юм да. Өглөөч болж Кон Мэнитэй уцаар ярьж байна. Тэгээд ойрхон уулзах юм асуух гэсэн юм аа гэв. Дүрс солигдож догсооч гэрт дотроо ажлаа цэгцлээд хүнтэй уцаар яриад байж байлаа. Тэгтэл хаалганыхын тонхон дуурав. Мань хүн ч яваад очлоо. Тэгтэл өөдөөс нь Кон хараад байж идэг. Мань хүн ч уцаа таслаад за энд нэг жоохон завгүй байна гэд хаалгаа нээлээ. Кон илдгээр сайн байна уу та? Би тантай 10 минут юм ярих гэсэн юм аа. Та наваа гэртээ оруулж болох уу гэв. Догсооч урайлах гэн түүнийг гэртээ орууллаа. Манай охин ч өрөөний ямар томын гайхаж байх зураа хажуу талын буудан дээр суунгуудаа ийн ярьж эхэлдэг. Та манай Жини аав юм шиг байлээ. Та Жини талаар мэднэ сте. Жин гэрээсээ явсан манад хонж байгаа гэдгийг. Мань догсооч тэгэл танаад хонж байгаа мó гэж худлаа мэдэн бодлаа амын дагуулаад ярьж байлаа. Кон цаашаа үргэлжлүүлээд та надтай өсчин таарж марсан тэр үеэ санаж байна уу? Тэгээд бас миний мөнгө хүлгчийн өрийг та төлсөн юм шиг лээ. Та яг гэж төлж байгаа юм бэ? Мань догсооч гайхаж хийгээд юу хэлэхээ мэдэхгүй байж байх үед Кон үргэлжлүүлээд би Жинээс бүгдийг сонссон, бүгдийг мэдсэн. Би бүх зүйлийг сонссон, бүх үннийг мэднэ гэхэд өвгний царай хувьс хийгээл жигтэйхэн хачин болчихов. Кон үннээ хэлэх гээд догсоо өвгний өөдөөс харж байснаа. Хэдийгээр би үерхэл дурлалыг нас хамаагүй гэж боддог Жинээрээ хэтэрнэ. Та чинь баг манай аавтаа ч хэцүү хүн байж штэ. Би яаж таныг сонирхох юм бэ? Та зүгээр өөртөө адилхан насны эмэгтэйгээ сонирхож болохгүй юу? Яагаад заавал над чиг ийм сурагч эмэгтэй сонирхоод байгаа юм бэ? Би чинь таны хүү шиг чинь л хүн шүү дээ гээл хэлж орхидог. Тэгснээ бас нүүр ам нь уллаагаад байгаамаа. Догсооч гайхас хийгээд нэгд ойлгож өгөхгүй бодож байх үед Жини аава би үнэндээ өөр залууд хайртай. Тэр бол таны хүү. Би таныг огтхон сонирхгүй байна. Биний энд ирсэн шалтгаан гэвэл би Жинийг гэртээ амар тайван амьдраасаа гэж хүсэж байна. Тантай ч бас эвлэрээсээ гэж хүсэж байна. Бас би Жинт сайн. Тийм болохоор та бит хоёр тохирохгүй юм шиг байна. За олон юм хэлээд яах вэ гэд настай хүнд эвтэйхэн ёслол үзүүлээд та бит хоёрд ямар таяралцаа байхгүй шүү гэд хэлдэг. Догсоо өгөн ч одоо ч учрыг ойлгосон болтой. Ингээд би хаягдчихж байгаа мó. Тийм ээ. Чи хаягдсан. За танд амжилт хүсье. Би ингэж явлаа гэд Кон гараад яваад өгвөө. Дөрөв солигдож менеж нэгэн тусгатайгаа ирж байна. Саяхан мөнгө хүлгчийн газраас нэг залууг түрээслэж юм уу хөслөж авсан ч тэр залуу шүү. Тэр залуудаа тушаал өгч чи энэ догсог тандаад сайхан мөрдөөтгөө гэж хэлдэг. Мань хүн ч догсог ажлын гадаа орих очоод догсогийн машины доор байршил тогтоож сойрлуулах гад хуруугаараа хөдөлгөөд оролдож байна. Тэгтэл хаа нэгтэйгээс догсоо уцаараараа явж байгаад тэр хүний үлдээс нь дуулахыг олоод харцдаг. Мань догсоош дүрсхийн уурлаад бутгаа сугалж авангуудаа тэр дуулганы зүг рүү айртлаа. Мань залууч сэмэрхэн нуугдаж аваад ашгүйнийг мултарч авлаа. Мандуугч ажлаа дуусгачингуудаа за би сайхан гимчтэй шулуумаар байна. Надын хүссэн зүйлийг аваад өгөө гэж хэлээд Мэнид ажил үүсэн бүтсэн. Одоо асуудалгүй гэж хэлээд амжилттай байршил тогтоож түүний машинд орон суулгаваа. Дараа нь Кон Жини аавтаа уулзсан дараа гэрлүүгөө харж явж байхдаа Жинтэй тарваа. Жинч ухаан алдах байгаа юм шиг гүүж ирэнгүүтээ түүнийг сэсэрж авангуудаа чи солиотой юм уу? Яаж манай гэрийг мэдсэн юм бэ? Яг гэж манад очсон юм бэ гэд ууртан аргагүй асууж байна. Кон түүнийг тайвшруулаа. За тайвширтаа. Нэг сүртэй юм болоогүй. Би танаа гэрт чин очоод аавд чин тодорхой хэлсэн. Бүх зүйл ойлгомжтой байсан. Яаж яхад би яасан амир хөөх юм бэ? Аав хүү хоёулаа надад дурлах гэд мань эмэгтэйч өөрөөрөө нилийн бахархаад ангирч байлаа. Тэгснээ Жинт хандаад "Гөө чи одоо аав дээрээ очив. Одоо нэг юм аавтайгаа эвлэрэх байлгүй дээ" гэд Жини хэртэй хувцсыг цөнхөлж өгөөд "Яваарэ" гэд илтгэр хэлээд гэрээсээ хөвөө. Мань Жин жууртаагаар аав руугаа залгаад "Чи Конд ямар нэгэн зүйл хийсэн үү?" гэхэд "Догсоо. Чи ерөөсөө ахмад тастай хүн хөндлөн гэж байхгүй маа. Хав уулзаагүй байж юм бүдүүлэг асуулт асууж болдгоо мó" гэхэд Жин улам бүр уурлаад "Чи ямар нэг юм хийсэн биш үү?" гэж улам давуулж асуухад "Догсоо. Би түүнд юу ч хийгээгүй. Чи надад үс хонзон зангидаад байх шаардлага байхгүй. Харин түүнийг тэр үед би ингэчдэг байжээ. Түүний гидсийн тариад махыг нь гаргаад хуушуур хийгээд сайхан идчихдэг байж гэж харамсах юм аа" гээл мань
Мэн жинийг улам өдөөсдөө. Миний найз өхнийг битээ оролдоо. Алин шүү ааваа мааваа гэж хэлж байхад догсуу Коны талаар ерөөсөө яриаггүй байлаа. Харин хажуу талд бизнес хамтрагчийн нэг туслах эмэгтэй нүдэн дулаахан аятайхан дамжиг харагдаад болдгүй. Тэрийгээл нухах талаар яриад байгаа юм шиг байлаа. Тэснэ жин хүүдээ хандаж хэлээд за яг би над Коны чинь 50 орхио. Харин чинь нэг зүйлд надад туслаадах гэж хэлдэг.